Gaz Education мэргэжлийн сургалтын төв. Филетик ажилуулах зааварчилгаа. Чих, очлуур, ширэм, тулга, их бие, хомут, редуктор, шаланг, боллон, боллооны винтил, пилетикийг шалангтай холбох. Уян шалангийг сайтар шалгасны дараа пилетикний хийн оролттой холбож хомуутыг чангална. Редукторыг шалангтай холбох. Шалангны нөгөө үзүүрийг редуктортай холбож хомуутыг чангална. Редукторыг боллонтой холбохдоо гараар нар буруу эргүүлж хомуутыг хий гаргахааргүй чангална. Пилетикний асааж унтраах чихийг унтраах байрлал дээр тохируулсан байна. Боллооны крантыг нар буруу эргүүлж нээгээд редуктор, шаланг, боллооны холбоос пилетикний хоолойг хөөстэй усаар шалгана. Хий алдаж байвал хөөсрөх ба энэ тохиолдолд боллооны хаалтыг хааж өрөөнд агаар оруулаад гэмтэлтэй хэсгийг сайтар чангалж холболтыг дахин хөөсөөр шалгаад хэвийн болсны дараа пилетикийг ашиглана. Пилетикийг асаах. Боллооны крантыг нар буруу эргүүлж нээн. Пилетикний чихийг зөөлөн дарж чихийг зүүн тийш эргүүлэхэд очлуурт гал өгч пилетик асна. Пилетикийг унтраах. Пилетикээ унтраахаас өмнө эхлээд боллооны крантыг нар зөв эргүүлж хаана. Шаланг дахь хий бүрэн шатаж дүлийг унтарсны дараа чихийг баруун тийш эргүүлж пилетикээ унтраана. Хэрэглэхэд ийм амархан. Одоо та чаддаг боллоо.